Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 6 дугаар сарын 1-ээс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар 100 мянга орчим иргэн автотээврийн болоод өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд нийт 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэл тавьдаг. Үүнээс 331,991 татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 220 мянга орчим нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Өнөөдрийн байдлаар 2025 оны автотээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай явагдаж байна. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын болохоор хуулийн хугацаанд 6 сарын 1-ний дотор иргэн төлөх үүрэгтэй. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж төлөх ёстой татварын дүнгийн 10%-аар торох гэсэн ийм зүйл заалттай байдаг. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тээврийн хэрэгслийн татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана гэсэн тийм заалтууд байдаг. Мөн цагдаагийн байгууллагч гэсэн 7 сарын 1-ээс хойш бол татварын байгууллагатайгаа хамтраад энэ дээр бол тодорхой ажлуудыг зохион байгуулан явдаг юм практиктэй юм байна. Мөн одоо 6 сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотод одоо тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох дээд хязгаарыг баталсантай холбоотойгоор зарим одоо шалгуур үзүүлэлтүүд хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл 6 сарын 1-ний өдрөөс одоо иргэн аж ахуй нэгж байгууллага нь өөрийн хадгалуулсан болоод тийм ээ одоо бусад одоо дугаар авах гэж байгаа тохиолдолд таны авж байгаа тээврийн хэрэгслийн насжилт бол 10-аас доош жилийн насжилттай байх ёстой гэдэг заалт маань 6 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Цаашлаад Монгол улсад одоо импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл бол тухайн улсаас экспортод гарахын өмнө техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх ёстой гэдэг заалт бол 6 сарын 1-ээс хэрэгжинэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр автозам ашигласны төлбөрийг 5 дахин, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 3 дахин нэмэх шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбоотойгоор 2025 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 6-р сарын 1-ээс өмнө татваруудаа төлөх ёстой. Хэрвээ энэ хугацаанд татвар хураамжаа төлөөгүй тохиолдолд торгуул ногдуулахаас гадна тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зааж өгчээ.